За шалтгаан болдог хүчвэл. Энэ депримац гэдэг бол орос үг. Үзэгдэл. Тэр хэлбэр хэмжээ гişid суунахаа хотоож дуурч мөрөхийг депримацлах гэж. Тэгэхээр депримацыг харимхаа ба үл харимхаа гэж хоёр ангил. Харимхаа гэдэг чинь буцаад анхны төлөв байдалтай ордог. Үл харимхаа гэхээр бонхойлсон бол буцаад анхны хэлбэрт орохгүй юм шүү дээ. Депримацын ч одоо эр үгүй юм уу, эм үгүй юм уу? Эмээр. Эм үгүй. Депримацын амар. Үүнийг гүүх гах нь нээсэн юм байна. Үүнийг гүүхийн гэдэг. Наа чухал гол. За тэгээ эндээс энэ сөрөг тэмдэг нөгөө хөдөлгөөний эсрэг гэсэн утгатай шүү дээ. Хөдөлгөөнийг саатуулах чиглэл эсрэг гэсэн утгатай. За тэгээд бодлогонд одоо тэгэхээр чи энэ нөгөө татах хүч, харимхай хүч хоёр чинь Ньютоны 3 дугаар хуулиар нэг шулууны дагуу эсрэг чиглэлтэй ижил хэмжээтэй болж таарна юм шүү дээ. Гадны татах хүч одоо тэгэхээр сөрөг тэмдэг нь сөрөгийн эм болоод ячсан шүү дээ. Бас энд нь сөргийг хийчихье. Энд сөрөг энд сөрөг. Тэгэл эндээсээ ямар бол одны татах хүчтэй байх юм бол эргээр ичих юм шүү дээ. За ингээ одоо бодлого руу орч. Ингээ бодлого бол. Баталгаараа бодож байна. Энийг та нар 8 дугаар ангид үзчихдэг ш. Тэгэхээр эн чинь харимхай гадны хүчний үйлчлэл гэсэн чинь үндсэндээ харимхай хүчний энэ эсрэг сөрөг 11 юм гэж ойлгоно тий. Тэгээ анх 1 м урталтай пүрш байсан ба шүү дээ. Тэгээ энэ ийм сундаг. Пүршний хатыг болгож.
Энэ одоо 8 дахь ангийн сурагч дээр байдаг бодлого юм. За тэгээ одоо эндээс бодъё хурцны хартыг та олоод бодод энийг хараад юу их вэ? Бичлэгтэй юм чи. Бодож чи юм. Бодсон юм. За тэгээ яаж бодсон юм бэ? Анхны урт 1 метр гэдэг шүү дээ. Оюун пүршний хат гэсэн юмны тайлбар бичиж. Энд чинь гадны хүч өгөгдсөн юм чинь яах вэ? Тат хүчийг хуваах нь дээдлээ доотлолтой гэхгүй Өөр өдрүүд ярья. Тэ эсвэл гадны хүч нь зөв яриавал чи цаанаа ойлгоод байна гэсэн үг шүү. За ингээд энэ л бодож шүү. Тэгвэл энд дельта x-ийн орон дээр 1 метрийг оруулах юм аа 0.1 Дельта x-ийн орондоо 0.1. 1 метр чи өөрөө анхны урт шүү дээ, тий. Тэгэхээр эцсийн урт нь хэд болох юм бэ гэх юм бол тэрийг нэмнэ гэсэн үг шүү дээ, тий. За дараагийнх нь одоо налуу хатах нь энэ дэр энэ пүршний хатын тухай нэг юм ярина. Пүршний хат гэж юу вэ? Пүршний хат. Бид нар нөгөө юм дээ шүү дээ. Чи энэний хат одоо хэд гарч байгаа юм бэ? 100. 100 юу гэх юм? 100. Тэгэхээр пүршний хат гэж юу хэлж байгаа юм гэхээр энэ дөр бас хариун дээр k хаваахан метр гэсэн шүү. хаана хариун дээр нөө Энэ яаж. Хичээлээ алтай. чи энэ томьёосон нөтнийг ярьсан онч тийм үү? За пүршний хат тэгэхээр эн чи юу гэсэн үг юм? Энийг бүгдээрээ цааш нь бичих юм бол энэ 100 юу хуваах нь? Нөтнийг хуваах нь 1 метр. 1 метр гэсэн үг шүү дээ. Тэгвэл пүршний хат гэж чи ойлголт. Ерөнхий ойлголт ороод ирлээ шүү дээ. Пүрш зөөлөн пүрш гэж яриад байдаг шүү дээ, тийм үү? Пүршний хат буюу зарим номон дээр ингэж хэлдэг. Яарам хаяа кое. Ибэн үцэт гэдэг. Тэгэхээр хурд чинь нөгөө 1 секундэд хэдэн метр зам явахыг илэрхийлдэг. Нэгт болох тэр 1 куб метрт оногдох массын хэмжээг хэлдэг. Даралт болох тэр чинь 1 метрийг хавдрах талбайд оногдох хүчний хэмжээг илэрхийлдэг. Тэгэхээр эдрийг нөгөө уламжилсан нэгжүүд гэдэг хоёр хэмжигдэхүүний харьцаанаас гарч ирж байгаа учраас. За одоо өнөөдөр энийг ярьчих. Тэгэл энэс цааш